та хиймэл оюун ухааныг ашиглаж зураг засварлах гэхээр зарим сайтууд нь төлбөр нэхэд танд төвөгтэй байна уу? Тэгвэл өнөөдрийн бичлэгтэр би та бүхэнд энэ 7 хоногт гаргасан Google-ийн хамгийн хүчирхэг зураг засварлагч Nana Banana гэдэг нэртэй хүчирхэг AI үнэгүй хэрэгслийн талаар зааж өгөх болно. За сайн уу guys. За өнөөдөр та бүхэндээ би Nana Banana-ны талаар зааж өгөх болно. Туршилтынх нь хувилбар нь байгаа. Тэр энэний давуу тал нь гэх юм бол бусад одоо зураг засдаг ийм сайтуудаас тэгээ жишээ нь одоо Midjourney, Kling AI, за OpenArt тэ эднэрийг бодох юм бол за давуу тал нь гэх юм бол таны одоо царайг өөрчлөхгүйгээр тэ илүү чанартай зураг гаргаж өгдөг байгаа. За мөн бас арын background-ыг бол солино. Одоо та гэртээ авахулсан зурагч байна уу, далайн хэрэг дээрч байна уу тэ хүссэн зургийнхаа ардлын background-ыг ингээд сольчих боломжтой. За тэгээд дүрийг одоо хөдөлгөөнд оруулж болно. Жишээ нь одоо нүдэн аних, инээх, гараа хөдөлгөх, гараа дээш нь өргөх, доош нь өргөх, хөлөө өргөх, суух, босох тэ бүх одоо хөдөлгөөнд хүссэн дүрээ оруулж болно. За тухайн одоо ямар нэгэн зурган дээр объектыг нэмж болно, объектыг хасаж болно. Жишээ нь одоо миний одоо зургийн ардлд машин нэмэх тэ хүн нэмэх гэдэг юм уу, эсвэл тухайн хүн байх юм бол энэ хүнийг хасах, за ард жишээ нь одоо онгоцны зураг байх юм бол энэ онгоцыг арилгах гэдэг юм уу те. Иймэрхүү байдлаар бас объектыг нэмж арилгаж болно. Nana Banana-г хэдүүлээ ашиглаад хүссэн зурган дээр эффект нэмж болно. За жишээ нь одоо гэрэлтэй болгох, уур амьсгалыг нь өөрчлөх, бороотой цастай те. Одоо шорон шурхтай хүссэн одоо зургаа өөрчлөх боломжтой байгаа. За тэгээд энэ бүгдийг хэдүүлээ ашиглахад бол 100% үнэгүй байгаа. Англи хэл дээр одоо бүх зүйлсээ бичиж өгөө. Тэгээд ингээ хэрхэн зургуудаа хувиргах үнэгүй ашиглах талаар нэг бүрслэн зааж өгөх болно. За ингийн тулд хэдүүлээ gemini.google.com гэдэг энэхүү сайт руу орж ирэх ёстой. За энийг 2.5 флаш дээр нь тааруулаад энэ дээрээс та бүхэн яах вэ гэвэл Gmail хаягаараа орж ирсэн байх ёстой. Gemini Google рүүгээ. За энэ доороос хэдүүлээ tools гэдэг хэсэг дээр нь дараад create image гэдэг дээр нь тааруулаад нэмэг тэмдгэн дээр дарж гаад upload файл гэдэг дээр одоо зураг оруулж ирнэ гэсэн үг. За та яг ямар зургийг засмаар вэ? Тэр зургийг одоо оруулж ирнэ. За би нэг өөрийнхөө ийм зургийг оруулаад ирье. За хэдүүлээ эхнээс нь бүр нэг бүрчлэн гоё дараалалаар нь явъя. Эхлээд би та бүхэнд хэрхэн зурган дээр байгаа өөрийнхөө одоо дүрийг өөрчлөх талаар нэг бүрчлэн сайхан зааж өгье. За миний оруулсан зураг бол одоо ийм зураг байна. Тэгэхээр хэдүүлээ энэ зурган дээр хэдүүлээ энэ өмсцөн байгаа фотолка хэдүүлээ эхний ээлжинд сольж үзье. За ингийн тулд хэдүүлээ зураг оруулж өгөөд энэ хэсэг дээр нь хэдүүлээ промпта бичиж өгнө. За хэрвээ та англи хэлгүй бол ChatGPT рүү орж ирэнгүүтээ шин чат нээж гаад ингэ бичиж өгнө. За би чамд одоо текст өгөн чи надад утгыг алдахгүйгээр англи руу хөрвүүлж өгнө гэдэг өгөгдөл өгнө. ChatGPT-г бол та бүхэн үнэгүй хөлбөр дээр нь ашиглаж болно. Хэрвээ та англи хэлгүй бол зүгээр ингэж ашиглаа явчихна. Англи хэлтэй хүмүүс бол шууд энэ дээр нь одоо текст өгөөд ашиглаад явна гэсэн үг. За жишээ нь одоо хар цамц өмсгөөд өгчээ те. Хөнгөд одоо ингэж биднэрт гаргаад өгч байгаа. За энийг нь хэдүүлээ копи хийж аваад хаана хийх вэ гэвэл энэ дээр авцраад хийгээд өгчнө. За тэгэл хэдүүлээ үргэлжлүүлэх дарчнаа. За зураг маань гараад ирлээ. За ийм болсон байна те. За энэхүү зургийг та бүхэн татаж авах бол энэ download гэдэг дээр нь дараал татаад авчна. За хэдүүлээ татаж авсан зургаа ороод харъя. За бид нэр яг өөрийн өгсөн зураг маань энэ байна. За царай нь бол огт өөрчлөгдөөгүй байна. Тэгээд фотолк нь хар басан байна тийм үү. За одоо хэдүүлээ. За би өөрөөхд зургийг оруулчихъя. Энийгээ гаргачихъя. За одоо энэ татаж авсан зурган дээр та хэрвээ үргэлжлүүлээд ажиллая гэх юм бол энийгээ зургаа татаж авангуудаа ахаад upload файл гэдэг дээр нь дараад нэг энэ зассан зургаа оруулаад ирж болно. Эсвэл зүгээр өмнөх зургийг ахиж оруулаад дахиад засаад явж болно. За одоо хэдүүлээ дээр нь малгай өмсгий. За хар өнгийн малгай өмсгий хэдүүлээ те. Мөн л адил та одоо ChatGPT-д хар өнгийн сарвчтай малгай өмсгий гэж бичиж өгөөд тэгээ гарч ирсэн англи өгүүлбэрийг нь шууд энэн дээр хийгээд ашиглачна гэсэн үг. Тэгэхээр та хэд бол ямар нэгэн одоо хэлний мэдлэг бол нэг шаардлага байхгүй. Хэдүүлээ зүгээр бүх зүйлээ орчуулах, бүх зүйлээ ChatGPT-гээр хийлгүүлээд яг л мэргэжлийн юм шиг ашиглаад явчихна гэсэн үг. За сарвчтай малгай өмссөн зураг маань бэлэн болчлоо. За ер нь бол дайжгүй. За одоо тэгвэл хэдүүлээ фотолкн дээрээ ямар нэгэн текст бичүүлж үзье те. За цамцан дээр хэдүүлээ ингээд бичих текстээ өгөөд за бидний зураг бэлэн боллоо. Маш цэвэрхэн, маш гоё гаргаад өгч ин те. За хэдүүлээ энийг ингээд болчих. За ер нь бол та одоо хүн дээр тухайн одоо дүр дээр те хүссэн зүйлээ нэмж өгч болно. За хэрвээ та англи хэлгүй байх юм бол ChatGPT дээр өгөгдлөө өгөөд шууд ингээд гаргуулчихна. За одоо хэдүүлээ яах вэ гэвэл ерөнхийдөө зургийнхаа өгөгдөл дээр хэдүүлээ энэ зургийг өгсөн те. За одоо хэдүүлээ ингээд бүтнээрээ зогсож байгаа зураг гаргаад өгөөч гэгээд
өгсөн. За зүс, царай, подолк бүх зүйл нь яг хэвэндээ. Царай энтер нь огт өөрчлөгдөг байна. Тэгээд бүтнээрээ ингээд зогсож байгаа зураг гараад ирлээ. За одоо хэдүүлээ тухайн одоо зурган дээрээ ямар нэгэн хөдөлгөөн өгье те. За хоёр гараа одоо би жишээ за ташаандаа бариад тэгээд гоё ингээ инээмсгэл гэдэг инээж байгаа тийм өгөгдөл өгье. За бидний зураг бол бэлэн болоо гараад ирсэн байна. За хоёр гараа ташаанд авсан инээмсгэлж байна тийм үү. За одоо хэдүүлээ яах вэ гэвэл зурагныхаа ер нь бол дүр дээрээ ажиллаж сурчлаа тийм үү. Одоо хэдүүлээ арийнхаа буюу бэкграундаа жоохон илүү сонирхолтой болгоё. За ингийн тулд хэдүүлээ яг хамгийн таалагдж байгаа зургийг татаад авчина. За татаж авсан зургаа upload файл гэдэг дээрэн дараад оруулчихна. За ардталт маань гэр нэмэрэ гэсэн чинь нэг ийм зураг орж ирж байна. За хэдүүлээ яг энийг илүү жоохон тодорхой бичээд өгвөл гоё болно. За гэр ямар тач орж ирсэн. За одоо хэдүүлээ ахаад нэг зүйл нэмж үзье. За энэхүү зурган дээрээ нэмээд хэдүүлээ Lamborghini нэмье. За ер нь Lamborghini нэм гэсэн чинь ийм болж байна. За одоо тэгвэл энэхүү зургнаас хэдүүлээ нэг зүйлийг нь хасъя. За ингийн тулд буцаа дахиад сүүлийнхаа зургийг татаад авъя. За шууд би нэг зурган дээр ашиглаад авчи. Та нар бол яг өөрсдөө яг ямар зураг хүссэн зураг оруулаад одоо хасаж болно, нэмж болох байгаа. Одоо хэдүүлээ энэхүү зургийнхаа ардлынх нь гэрийг нь хэдүүлээ хамтдаа арилгая. За ингээд өгөөглөө өгчлөө. За үргэлжлүүлэх дарчин. За хэдүүлээ зурган дээр гэрээ бол арилгалаа. За одоо хэдүүлээ энэ гарч ирсэн зургаа шөнийн зураг болгоё. За хэдүүлээ үзье. За одоо хэдүүлээ зураг ашиглаад хэдүүлээ гоё Lamborghini унаж байгаагаар зураг бүтээлгий. За ингийн тулд хэдүүлээ зургнуудаа өгч өөрийнхөө зургнуудыг өгөөд тэгээд дарчаа ингэснээр одоо зүс царай чинь яг адилхан бүр илүү сайн яг бодит юм шиг одоо Lamborghini унсан зураг гаргаж өгөх болно. За зураг маань бэлэн боллоо. Царай маань яг хэвэндээ байна. Тэгээд гоё Lamborghini унаж байгаагаар гарч ирж байна те. Ингэснээр та бүхэн одоо өөрийнхөө хүссэн зургийг бас өөр хин нэгний хүссэн зургийг хүссэн дүрдээ одоо хүссэн одоо орчиндөө гаргах боломжтой болж байна. Тэгээд дараагийн бичлэгүүдээр би энэ Nana Banana-ыг ашиглаад хэрхэн илүү чанартай бас яг Монголынхаа хөрсөн дээр хэрхэн буулгаж ашиглах талаар заасан бичлэг оруулах болно. Бас энэ Nana Banana-ны талаар соврол ийм 2-3 бичлэг оруулна гэсэн бодолтой байгаа. За тэгээд өнөөдөр та бүхэндээ Google-ийн гаргасан Nana Banana-ыг ашиглаад зургаараа одоо хэрхэн тоглож те бүтээлч байдлаа гаргах боломжтой талаар бол заалаа. За хамгийн гол нь энэ бүгд 100% үнэгүй. За хэрэглэхэд маш амархан. Хэдүүлээ Photoshop-ыг хэрвээ ашиглаж байсан бол одоо тэгээ ямар нэгэн түүлийг нь сонгоод бэкграундаа нэг бүрслийн деталаар нь арилгаалтай нэлээд төвөгтэй байдгийг штэ. Тэгвэл энэ бол мэдээж бидний цаг хугацаа бүх зүйлийг маань маш хялбар болгож өгч байна. За ингээд та бүхэн одоо яг зааврын дагуу gemini.com gemini.google.com гэдэг энэхүү сайт руу орж ирээд өөрсдийнхээ Gmail хаягаар нэвтэрч орж ирээд туршаад үзээрэй. Хэрвээ та хэмэл оюун ухааны талаарх хамгийн хэрэгтэй хичээлүүдийг одоо цаг алдалгүй үзмээр байвал манай YouTube сувгийг маань дагаарай. Тэгээ дараагийн бичлэгээр би энэ Nana Banana-гийн талаар ахаад цуврал хичээлүүдийг л оруулах болно. Ингэснээр та AI-г өдөр тутамдаа ашиглах олон гайхалтай санааг хамгийн түрүүнд манай сувгаас үзэх боломжтой болно шүү. За тэгээд guys гарахаас өмнө бүгд дардаг юм дараарай. Би дараагийнхаа бичлэгүүдээр энэхүү Nana Banana-г хэрхэн илүү гоё ашиглах талаар бас хичээлүүдийг оруулах болно. За тэгээд хэдүүлээ дараагийн бичлэгээр уулзъя. Баярлалаа guys. Бүгд дардаг юм дараарай.